Өнөөдрийн том төстэй өвчний нөхцөл байдал бол яг томоогийн үндэсний төвийн гаргасан мэдээгээр бол яг одоо өнөөдөр орчилд орж байгаа вирусын хувьд бол риновирус, RS вирус, за тэгээд мэдээж эрэг одоо томоо төстэй өвчний 200 нэр төрлийн вирусаас бол 10 төрлийн вирус бол бүртгэгдсэн байна. Тэгэхээр эндээс харахад бол манай эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвийн яралтай тусламжийн тасгаар бол 24 цагийн дотор бол 200 орчим хүүхэд бол ирж үйлчлүүлж байгаагаас ерөнхий одоо өвчлийн бүтэц зовиуртэй илэрч байгаа шинж тэмдгийг ажиглахад бол дийлэнх нь бол одоо риновирусын халдвар. За энэ нь бол одоо хамар зайлгуурт одоо вирусын одоо үржил явагддаг. За тийм учраас одоо гол шалтгааны юу гэдэг вэ гэхээр даарсантай холбоотой. За биеийн хим буюу тухайн хүний биеийн хим 35-аас доош буухаар энэ риновирус гэдэг вирус маань бол хамрын одоо хүндэд бол идэвхжиж үрждэг ийм онцлогтой. За тийм учраас одоо хамар ширхэрч өвдөхтэй одоо ханиалгах ийм шинжүүд илэрдэг. Тэгээд биеийн химийг 37 руу нэмэгдүүлэх юм бол энэ вирусын үржил зогсдог ийм одоо онцлогтой вирус байгаа учраас одоо яг энэ намрын сэрүүн улиралд бол дулаан хувцаслах бага насны хүүхдийг бас илүү одоо хувцалтан дээр нь анхаарах. За тэгээд мэдээж хоол тэжээлийн хувьд ч гэсэн одоо халуун бүлийн хоол идүүлэх, бүлийн шингэн зүйл уулах гэдэг зүйлийг одоо сайн хэрэгжүүлж чадах юм бол одоо энэ вирусын халдвараас бол сэргийлэх бүрэн боломжтой байдаг. За дараагийн RS вирусын халдвар гэдэг нь бол одоо энэ амьслын замын синтетал вирус гэдгийн одоо онцлог нь юу байдгийг гэхээр хүүхдэд гуурсан хоолойг агчил үүсгдэг. Тэрний яадгийн гэхээр одоо ээжүүд хэлдэг л дээ. Одоо муурын цээ чиг хэржигнээд байна, цэрэгтэй юм шиг тэглээд байна те. Ийм шинжүүд илэрч байгаа эмнэлзүүн шинж бол ерөнхийдөө бол 2 нас хүртэлх хүүхдэд зохилон тохиолддог. Энэ RS вирусын халдвар байдаг. Тэгэхээр энэ халдварын үед бол дийлэх хүүхдүүд бас ларингит гэдэг одоо ард түмний дунд бол ингээ бачуурч байгаа юм шиг хуцуулж ханиалгадаг, хоолой сөнгөддөг. Ялангуяа оройн цагаар бол илүү их одоо бачуурлын шинж өгдөг ийм шинжүүдтэй хүүхдүүд бас нэлээдгүй ирж байна. За мөн одоо энтервирусын халдвар гэдэг маань бол дийлэнхтэй одоо гар хөлийн салаагаар цэврүүтэй тууралт гардаг ийм одоо вирусын халдвар байдаг. За дараагийн энэ вирусын дараагийн хүндрэл гэх юм одоо зөвхөн тухайн вирус нь өөрөө хоруу чанарынхаа хувьд үүсгэгчийн хувьд бол эмгэгүүдийг үүсгэж идэг бол яг энэ вирустай холбоотойгоор бас энэ менингитийн шинжүүд бас нэлээдгүй бүртгэгдэж эхэлж байна. Тэгэхээр эндээс юуг харж болох вэ гэхээр ямар вирус орчилд орж одоо бидний орчинд бүртгэгдэж байгаа вэ гэдгээс хамаарат ямар одоо өвчл нэмэгдэж байна гэдэг нь бол яг энэ одоо яралтай тусламжийн тасгаас бол шууд харагдчихэдэг. Тийм учраас одоо өнөөдрийн байдлаар бол менингитийн одоо шинжийн илүү их одоо хэлж байгаа юм хүүхдүүд ялангуяа дунд насны хүүхдүүд 5-аас одоо 14 насны хүүхдүүд бол бас менингитийн зовир шинжийг л хэлж байна. За мөн одоо хатгаатай хүндэрсэн ийм тохиолдлууд бол бас ирж байна. Тэгэхээр эндээс харахад бол ерөнхийдөө тухайн вирус эргэлтэнд орж ирж байгаа онцлог нь бол илүү тод том руу харагддаг. За одоо ингээд 12 сарын сүүлээс ер нь бол томоогийн вирус эргэлтэнд орж ирдэг. Тэгэхээр томоогийн вирус бол илүү бусад вирус ялангуяа томоо төс өвчний вирусыг бодвол илүү хоруу чанартай, бага насны хүүхдийг илүү их өвчлүүлдэг. За тэгээд тэр дотроо ер нь бол эрсдэл бүлэг гэж нэрлэдэг байгаа настайчууд те. За одоо архаг хууч өвчтэй ийм хүмүүс бол илүү их өртдөг учраас томоогийн вирусын халдвар бол мөн одоо бас магадгүй энэ коронавирусын халдвартай давхцсан одоо явагдахыг бол бид нар урьдаар бол одоо төсөөлөд ямар ч байсан бэлтгэл ажлаа бол хангаад байна. За тэгээд гол нь энэ томоогийн вирусын хүндрэл бол эрчим тэмчилгээний заалттай хүнд өвчтнүүд бол нэлээдгүй ирдэг учраас эрчим тэмчилгээнийхээ одоо бэлэн байдлыг бол хангаад холбогдох эрчим тэмчилгээний одоо эмч нартай болон яаралтай тусламжийн эмч нартайгаа ингээд сургалтыг зохион байгуулад явж байна.